Дэлхийн монголчуудын Эмжил радио 88 дугаар дээр цугт харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 20 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн яриатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 23-ны баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг New Art булангараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар ирээдүгээс урсан ирэх бидний гоо сайхны бүтээгч Драсел. За мөн бос агуулах худалдаа хүүхдийн байрыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарласан байна. За баасан гарагийн хөгжим сонсдог урлаг нэвтрүүлгээр бид нар орон орны шилдэг сонирхолтой өөрийн үндэсний өв шинжийг агуулсан ийм хөгжмийн бүтээлүүдийг хөгжмийн зэмсгүүдийг танилцуулаад нэлээд хэдэн онж байна. Өнөөдрийн сонсдог урлаг нэвтрүүлгийнхаа орон орны сонирхолтой хөгжмийн булангаараа Монголын маань хөгжмийн их өв болсон хоёр хөгжмийг бид та бүхэндээ танилцуулахаар бэлдээд байна. За миний хувьд танилцуулах гэж байгаа хөгжим маань бол хэл хуур гэдэг хөгжим байгаа. Ингээд хэл хуурынхаа датлагыг эхлээд сонсъё. За За баярлалаа. Сайн яасан? Жохон зочсон юм уу? За хэл хуур нь бол хэлбэр хийцийн хувьд маш энгийн. Гэвч өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхчдын анхаарлыг татаж дэлхийн 160 гаруй оронд тархсан ийм хөгжмийн зэвсгээ. Хэдэн мянганы түүхтэй атлаа анхны хэв шинжээ алдалгүй 21-р зууны бос галгасан энэ хөгжмийн зэвсэг ямар үндэстнээс үүсэлтэйг бол албан ёсоор тогтоогоогүй ч гэсэн манай улсад бол зан үйлдээ хэрэглэсээр багаар бодоход 2000-ыг ардаа үзсэн тул яхахгүй Монголын уламжлалт хөгжим гэж ойлгоход болно. энэ нөгөө нэг бидний мэддэг ам хуурнаас өөр юм уу? Ам хуургад ч үлээдэг штеп. За тийм. За нөгөө нэг бөөнрийн татаад байдаг чинь тэр. За ерөнхийдөө бол нэг юм мандлын нурхуу хэлбэртэй жижигхэн мандлын нурхуу хэлбэртэй хоёр талтай төмөртэй голдоо нэг юм нэг нэмгхэн ган ийм сул төмөртэй тэр нь үзүүртэй нэг ийм хуруугаар татдаг ийм дэгээтэй. За тэгээ энийг ингээ амрандаа барьж агаад ингэж татаад тэгээд амаараа хөгжмөлдөг хэлнийхээ хөдөлгөөнөөр аяа оруулаад байгаа учраас хэл хуур гэж нэрлэдэг байгаа. За хэл хуур гэж нэрлэсний учрыг нь би одоо ярьж өгье. Энэ харимхан хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг нь хэл хуур мөнөөсөө мөн орчин цагт хэл хуурыг аман хуур хэмээн эндүрхэнч байдаг. Би яг эндүрчлээ. Би эндүрсэн. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж аваа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур гэж нэрлсэн байдаг гинэ. За. Харин хулсан болон ясан төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлогоос хамаарч ангилан ялгсан нэршил гэж үздэг төмөр хуур,
Вааран хэлбэртэй бөгөөд чичирхийлэл үүсгэхийн тулд хэлний үзүүр хэсэгт матаастай байдаг бол хулсан хуур ихэвчлэн тэгшүнцэгт хэлбэрийн хэл нь үзүүртэй товтой байдаг. За хэл хуур бол энэчнээсээ уцтай ингээд татаад байдаг. Хэл хуур бол Гүй энэ ч ёо зөөр нь харуулчих. Тийм баг. 9 шид дээрээ байд юм бэ. За хэл хуур бол Монголын уламжлалт шашинтай салшгүй холбоотой бөө мөргөлийн зан үйлтэй эртнээс холбогдсон. Энэ бол хэл хуурыг бөө удагнууд хөгжмийн зэмсэг гэхээсээ илүүтэй онгодоо хөглөдөг одоо ийм онгодоо хөглөхөд ихэнхдээ хингэрэг одоо хит хингэрэг балбдаг бол ахаад хажуугаар нь бас ингэж хуураар энэ хэл хуураар дамжуулан бас ингэж нөө транс байдалтай шилждэг гэх юм тийм ээ онгодоо оруулж ирдэг. За орон зайг давчлах энэ иж хиттэй зэмсгийн ачаар бөө удагны онгод залран ирдэг хэмээн үздэгээс эрхэмлэн дээдэлдэг байх нь байна. Бөө удагнууд өөрсдийн онгодын хөлгийг эзэмшихийн тулд онгодын хөлөг амьлуулах гэх тусгай зан үйл үлдсэний дараагаар энэ зэмсгээ өөрийн болгож бусдад дамжуулахгүйгээр хэрэгэлдэг онцлогтой. За энэ бол мэдээж нөгөө бөөгийн юуг бол дамжуулна гэж байхгүй яг ингээл өөрийн нэг өмч тийм ээ одоо зэвсэг унаа гэж хэлэх юм уу тийм болгож байгаа. Энэ хардаа бүр одоо манай найруулагч зураг өгсөн байгаа байхгүй юу? Индия, Венгер гэдэг чинь Унгар тийм үү? Энэ гэхэг Унгар, Татарстан, Нидерланд, Башкир гэдэг чинь айл үлээ? Киргиз, Итали, Хакасия гэдэг чинь бас хаанах үлээ? За Монголия, Тива гэдэг нь Тувал юм шиг байна. За Непал, Россия, Австри, Якут, Алтай, Япон гэдэг бүр ийм олон төрлөөрөө байд юм байна. Тийм байна. За ер нь бол энэ нөгөө бөөнөрийн ийм нэг салшгүй хэсэг болдгоос гадна хэл хуур ашиглахгүй онгодоо бодууддаг бөөч цөөнгөлтэй нөгөө нэг хиц хингэргээд дэлтэд ингээд онгодоо хөлждөг хүмүүс байна. Хэл хуур хэрхэн дэлхийн одоо орнд тархсан тухайд аман хуур судлаач Баатар Жавгаа бол өдгөө дэлхийн 100 гаруй оронд бөөгийн шашин тархсан байдаг бөгөөд хэл хуур 160 гаруй оронд тархсан ч үүнтэй холбоотой. Шашны зан үйлийг дагаж дэлхийн бусад оронд суурьснаас гадна хийц энгийн аталт дууралт нь дахин давтагшгүй тоглож сурахад цуур гэх мэт язгуур хөгжмийн зэмсгийг бодвол харьцангуй хялбар байдаг нь олон улсын урлаг соёлын салбарт энтерхэд баггүй нөлөөлсөн гэж хэлсэн байдаг. Би зүгээр энэ ингээд бөөгийн энэ бөмбөрийн нэг хэмнэл байгаа шүү дээ. За одоо хингэрэгний хэмнэл. Энэ хэмнэл өөрөө ингээд хүн чинь ингээд транс байдалд орохын бид нар чинь нэг юм нэг 3D зураг харна гэдэг додож жагаад ингэдэгтэй адилхан. Транс байдалд орохын тулд нэг юм нэг өөрийн гэсэн хэмнэлтлийг ингээд барьж аваад тэрийг хөглөө явчихж байгаа. Яг энэ шиг бөөгийн хингэрэгний энэ нэг юм царгай дуунаас гадна энэ хэл хуурны юм бас нэг эн чинь нэг юм нэг өөрийн гэсэн юм давтамж гаргаад байгаа шүү дээ. Нэг цуурай шиг юм гаргаад байгаа. Жан гэдэг ингээд энэ бол бас тэр нэг одоо хөллөж явхад буюу тэр транс руугаа шилжихт нь бас нөлөөлдөг байх гэж бодож байна л да. За. Хэдийгээр нэн эртний түүхтэй дэлхийн олон оронд тархсан ч гэсэн хэл хуурын үүсэл хөгжлийн талаарх таамаглал өнөө хэр нэг мөр шийдэгдэг байгаа. Тэр ч бадгаа ямар үндэснээс үүссэн болохыг нь баталсан яг юм баттаа ноттой баримтшаа бол байхгүй. Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой боловч бөөгийн шашны үүслийг ч түүхчид өнөө хэр тогтоогоогүй дээр хэл хуур шашны зан үйлээс үүдэлтэй эсхийг ч тандан судалж амжаагүй байгаа. За. Ямар тач манай улсад хүннүүгийн үед буюу наривчлан тоолох юм бол нийтийн тооллын өмнөх 3-аас 1-р зуунд бол монголчууд ямар ч хэлсэн хэл хуур хэдэлж хэрэглэж байсан болохыг бол гэрчлэх археологийн олдуур нь Төв аймгийн Алтан болдог сумын нутгаас олдсон. За энэ нь бол ясан хуур байсан. Хүннүүгийн үеийн болшнаас олдсон ясан хуур олдсон. Тэгэхээр ямар ч байсан нэг 3 дугаар зуун гэж үзэх юм бол энэ чинь нэг 2500-аад жилийн өмнө бол манайх хэрэгжилж исэн гэсэн юм болчиход байгаа. За хэл хуурын бүтэц гэсэн чинь тарих гэж нэг хэсэг байна. Хэлний уян хэсэг тэгээд хэл яг тэр нэг дундуур нь явсан нэгэд яг татдаг юм чинь өөрийн хэл гэдэг байгаа юм байна. Тэгээд гуй арал одоо нөгөө хоёр талд нь байгаа хавчаад байгаа юм тийм ээ. Нэг нь гуй, нэг нь арал. За тэгээд нөгөө яг ингээд татдаг юм дэгээ гэдэг байгаа юм. За тийм. За хоёул хамтран ажиллах танилцуудад өргөжлөө. Улаанбаатар хотод 16 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ирээдүгээс урсан эрх бидний гоо сайхны бүтээгч Драсел хамтран ажиллаж байна.
За, Драсел гоо сайхны брендийг үүсгэгч нь Хуан Үг Сог гэдэг эрдэмтэн байгаамаа. За. Амьтдын үүдэл эсийг генийн түвшинд хуулбарлах бизнес эрхэлдэг. Энэ нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ийм бизнес юм байна л да. За. Дээр нь амьтдын эсийг генийн түвшинд хуулбарлах нь дэлхийд гайхагдах ховор чадвар буюу ингээд нээлт болчиход байгаа. Жишээлбэл хурдан удмын адууны генийг нь мөн өөрчлөхгүйгээр хуулбарлаж шинээр одоо дахин төрүүлнэ гэсэн үг. Тухайн хурдыг тийм ээ. За. Энэхүү юм чинь дэлхийн хэмжээнд нийтдээ 3000 гаруй амьтдын эсийг ингээд генийн түвшинд амжилттай хуулбарлсан ийм хүн байгаа юм. За. За тэгсэн чинь энэ эрдэмтэн чинь бас нэг ийм энэ эрдэмтний хийсэн технологи нь гоо сайхны бүтээгдэхүүн гинэ. За, нэгдүгээрт нь үр хөврөлийн үүдэл эсийг нүхэн сэргээгээд, хоёрдугаарт нь арсны эдэсийг тижээж эмчилж үржүүлээд, за тэгээд нөгөө эластин коллагеныг нэмэгдүүлэгч амин хүчлийг идэвхт найрлагт оруулж 43 нэр төрлийн өндөр тижээлэг ийм ургамлын эсийн өсгөрөөр 100% ургамлын гаралтайгаар энэ Драсел гээд гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаж авсан юм байна. За тэгээд 43 нэр төрлийн ургамлаас гаргаж авсан үүдэл эс хуваагдаж үржиж орширч байж тэр арсны одоо нөгөө ургалт нэгтаршил бид нар ингээд үгцэн арсаа гуйжуулаад унгаадаг штэ. Тэнгүүд ардаас нь шинэ арс төлжиж байгаа штэ тэр чинь тий. Тэгэхээр яг тэр нөгөө нэг арсны ургалт нэгтаршил сайжирч хөвшрөлтийн процессыг удаашруулдаг юм байна. Энэ нь бүр батлагдсан гинэ. Тэгэхээр одоо бидний арс одоо ингээд он удаан жил өнгөрөөд бид нар ингээд насах тусан болвол ямар нэгэн байдлаар өөрт нь хөвшрөлт явагдаж байгаа бол үүний эсрэг үйлчлэгийг нь энэ 43 нэр төрлийн ургамлаас гаргаж авсан үүдэл эсүүд хийгээд нь штэ. Яг үнэ. За, бүтээгдэхүүний бүх үйлчлэгийн туршилтаар явагдаад батлагдсан. Драсел бүтээгдэхүүн дотроо хоёр төрөлтэй үүнд 30-аас доош насны бүсгүүчүүдийн арьс хөвшрөлтийг удаашруулах зорилготой үүдэл эсийн бүтээгдэхүүн гэж байгаа бол 30-аас дээш насныханд зориулсан эсийн өсгөр хийх үйлдэлтэй бүтээгдэхүүн гэж ийм хоёр төрөл болж хуваагдж байгаа юм байна. За, хэрвээ та магадгүй арьсанд ч н одоо энэ бүтээгдэхүүн таарах болов яах вэ гэж яг одоо бодож байгаа бол 5-аас 7 хоног хэрэглэж болох юм аяллаа сет гэж байдаг аахгүй юу? За, тэгэхээр аялалд эсвэл тестер байдлаар тийм үү? Тестрэл үзэх гэдэг шүү дээ. Юм жижиг салгаатай учраас эхлээд авч үзэх боломжтой. Тэгэхээр дотроо бүтэн хэмжээтэй нөгөө нарны тостой учраас энэ аялын сет угаасаа маш ашигтай байна. Аялалд явахдаа чиргэлж болно. Тэгээ тестрээр ингээ үзчихээр надад үнэхээр таарч нь тарахгүй нь гэдгийг мэдчихэж штэ. Нөөдхийгөө дүрхчаад дээгүүр нь нарны тосын дүрхчаад. Яг байна. За тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн шууд Солонгосын усны дугаар байна. Техник 10 46 49 97 49 гэдэг утсаар холбогдоорой. 97 99. 97 99 уучлаарай. Техник 10 46 49 97 99. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар ирээдүгээс сурсан эрх бидний гоо сайхны бүтээгч Драсел хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. Бас сонир юм байна. Тийм байна. За бид нар өнөөдөр хоёр үндэснийхээ хөгжмийг та бүхэнд танилцуулж байгаа. Миний танилцуулж байгаа хөгжим бол хэл хуур. За энэ нөгөө Төв аймгийн Алтан булган сумын нутгаас олдсон хүннүүгийн булшиг бол 1989 онд Унгар, Орос, Монгол улсын эрдэмтдийн хамтарсан шинжилгээний яг малтаж судалсан юм байна. Түүнчлэн хэл хуурыг бөөмөргөлийн зан үйлээс өмнө үүссэн гэдгийг баталж чадах юм бол энэ хөгжмийн зэвсэг 25,000-аас ч доошгүй настай гэж үзэж болно гинэ. За. Учир нь Америк нэгдсэн улсын эрдэмтэд уугуул иргэд болох индианчуудыг тус твд очихдоо бөөмөргөлийн шашинтай байсныг тогтоосон. Аз твээс Берингийн хоолойгоор дамжин ирсэн нүүдлийг 20-с 25 мянган жилийн өмнө үүссэн хэмээн ингээд тодорхойлсон байдаг. Одоогоор хэл хуурын үүсэл гарлын тухайд бол эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгдсэн байдаг бөгөөд тэр нь төмөр хуур хүрэл зэвсгийн үеэс үүдэлтэй хэмээсэн таамаг нь байгаа юм. За ингэж л таамаглаж байгаа. Хөгжим сонирхогчид хулсан хуур дэлхийн одон оронд тархснаас үндэслэн хамгийн отхон хэл хуур хэмээн тодорхойлдог боловч хөгжим судлаачид энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг гинэ. Тэд ясан болон хулсан хуурыг хамгийн эртний хэлбэр хэмээн таамагладаг юм байна. За би бол магадгүй тэр нөгөө нэг ясан хуур нь хамгийн эртнийх байж магадгүй гэж бодож байна. Тэр төмрийг бол ингээд сүүлд нэлээд сүүлд боловсруулсан. Тэгэхээр яс бол ерөөсө аллаал идэл тиймстэй хаглал нэг сахилахгүй агийн ингэж амандаа оржсэн гэсэн чи донк гэдэг гэл гисэн л байгаа. Тий.
За дэлхийн өнцөг булан бүрт дарахтаа хил хуур өнгө дөрөх хэлбэр хизээ төдийлөн ч өөрчлөөгүй Вьетнам хил хуур утсан татлахгүй байдаг бол онцлогтой. Энэ мэт жижиг өөрчлөлтөөс хамааран дууралтын хувьд ч харилцаа адилгүй байдаг гинэ. За мөн Якут Монголын хил хуурыг хамгийн тод дуутай гэж үздэг. Түүнчлэн ясан, төмөр хулсан гэх 3 төрлийн хуур зэрэг хөгжиж өнөө хэр хадгалагдсаар байгаа цорын ганц үндэст нь монголчууд гэж. Вау. Тийм. Ямар гоё юм. За тиймдээ ч Монголын зарим ардын хөгжим судлаачид ил хөгжмийн зэмсгийг Төв Азиас үүсэлтэй гэх санал дэвшүүлдэг. Америкийн нэгдсэн улс дахь хөгжмийн зэмсгийн дэлгүүрт хурж амжсан хил хуурын төрлүүдээс хамгийн ховор нь ясан хуур. За хамгийн үнэтэй нь нэг бүр нь $500 хүрдэг Якут хуур гинэ. за. Якут буюу сааха хуурынхаачууд ихэвчлэн төмөр хуураар хөгжимддөг бөгөөд хуураа урлаж буух гангаач тусгаад нь технологиор боловсруулдаг тул ийм үнд хүрдэг гинэ. За би нэг сааха эмэгтэй тэр бол бүр ийм этник чиглэлээрээ бүр мундаг алдаршсан баг нэг ийм Азийн Got Talent-д орж илвэ яа да. Яг ийм төм хэл хууртай тэгээд хулсан хууртай тэгээд ингээ өөрөө үлж мөлдөг юм амтны аваа сүрхий гаргадаг тийм хүүхнийг яг энэ хуурдж байгааг нь харж байсан. Би яг одоо энэ найруулагчийн өгсөн байгаа энэ зурган дээр гарч байгаа энэ ийм хурыг бол бүр хараад бариад татаж бол үтсэн. Гэтэ би бол тийм ая маяа бол гаргаж чадахгүй мэлий. Тэгээ бас ингээ уруулаа цохиод ил штэ. Тэр эн чи бас амар авьяас шаардсан юм байна. Уруулаа зохин заримдаа хавчдаг энэ ч нөгөө ингээд хэрэг ингээд оруулаараа ингээд шинхэж байгаа дон гэдэг штэ. Эвгүй ингэх юм бол уруул очиад хавчихдаг эднэр тийм тохиолдол байдаг. Гэхдээ ер нь бол ямар ч хөгжмийн зэвсгээс хамгийн амархан ая оруулж сурах хөгжим бол энэ л хөгжим. Тийм л ах тий. Хүннээр уртын дуулж бүжин хөгжим тоглодог байсан тогтоогдсон байдаг. Тэдэнд цохор хөгжмийн зэмсэг буюу хүүрэг тий одоо хингэрэг жавтас хуур буюу конхоо жавтас товшуур бийва үлээвэр цуур лимп байсан юм байна. Түүхэн сурвалж тэмдэглэл үлдээсэн байт юм байна. Харин тэдгээр хөгжмийн зэвсэг биетээр үлдэж хоцорсон үгүй юм. Төрөн бие 1989 онд Төв аймгийн Алтан булаг сумын нутаг морин толгойн булшнаас хил хуур олдсон гэдгийг хэлсэн. Тэгвэл энэ хил хуур нь одоогоор биетээр олдсон хүннүүгийн цорын ганц хөгжмийн зэмсэг тооцогдоод байгаа. Оо за. Хил хуурынхаа 12.5 см урт 1.4 см өргөн 2 мм зузаан ясаар сийлж хийсэн бөгөөд 9.7 см урт уг хэсэгт нь 5 мм үзүүрээр нь 2 мм өргөн ганц урт хилтэйгээр ингэж хийсэн байсан гэнэ. Хуурын хилний угт жижиг нүхтэй бөгөөд нөгөө талын хоёр хажуугт дотгош түнхийлгэн зорж барихад маш эвтэйхэн болгосон байна. Үүнтэй ижил төмрөөр хийсэн хуур Японоос Англи хүртэл олон оронд өргөн даргасан бөгөөд орчин үеийн баян, аккордеон, төгөлдөр хуур, сумын хөгжим зэрэг бүх хөөргөн хөгжим нь хил хуурын шиг хийгээр үлээхэд аваа гарган гიშрүүлдэг зэмсгээс бүтсэн байдаг. Одоо энэ хил хуур шиг юм тавиал гадлаар руу акундал ойлгосон. Гэнгүүт дуурж байгаа нь шүү дээ. Баян бол угаасаа дундуураа тэр чин баахан хий оруулж байгаа шүү дээ. Ингэж нааш тааш нь татаад. Тиймээс хил хуурыг орчин үеийн хөгжмийн өвгөн хэмээн нэрлэж болох ба морин толгойн булшнаас олдсон хүннүүгийн ясан хил хуур нь хамгийн эртнийг болохын хувьд дэлхийн хөгжмийн түүхэнд үнэтэй тооцогдох чухал олбор болсон гэж шинжлэх ухааны хүрээлэнгээс мэдээлсэн байдаг юм байна. Тэгэхээр одоо саяны бид нарт сонсгосон энийг ямар хүн хөгжим тоглоод байгаа одоо дахиад дараагийн сонсох хөгжим нь энэ одоо яйцсан ямар хөгжим яах вэ? Саяны түрүүний бидний анх сонсдог бол онгод гэдэг хил хуурын татлага. Яг нөгөө бөөнөрийн онгодоо болгодог хил хуурын татлага байх нь. За харин одоо бидний сонсох гэж байгаа нь бол даваа сүрэн гэдэг хүний тоглосон Монгол хил хуурын татлага. За. Тэгэхээр ялгааг нь манайхаа олж сонсоорой. Сарнаа сарах бэлгэд байдаг штэ. Айгуу сонирхолтой комент бичсэн байна. Түрүү жил соёлын элчээр Наранбаатар гээд нэг залуу ирсэн гинэ гэлээд. За тэгээд хил хуурын хичээл орсон штэ. Манай Монгол сургуулийн хүүхдүүдэд эцэг эхчүүдэд бас орсон. Сонирхолтой гоё юм билэ. Хил хуур авсан. Хааныг гаргаж дон хийлэгдэг. Сайн сураагүй байгаа гинэ. За. Хөөх юм бэ. Харин тий. За тэгвэл одоо энэ хоёр энэ хуурын татлагын бас ялгааг нь бүгдээрээ хамтдаа нэг скэн сонсоод бас сонсчээ.
За энэ аяг ингээд сонсонгууд манайхан шууд галсан тогтохгүй бодож байгаа бах тийм ээ. За Энэ лимп болвол тэ ингээд нөгөө үнэхээр нэг юм нэг бүр нэг өөрийн гэсэн өвөрмөц дуутай юм хөгжим шүү. За. Танаас ч танигддаг. яг үнэн. За би дэмжин ажиллагчаа ярьчаад тэгээд мэдээлэл өргөе. Улаанбаатар хотод 16 цаг 34 минут болсон. Нэвтрүүлгийн мань дэмжин ажиллагчаар панкратианта байхад хоолноос бүү татгал гэсэн үратаар панкратиан дэмжин ажиллаж байгаа. За та хүссэн олон эдмээр байвч гидстэй дүрээд ходоотой нь хямраад байвал нойр булчирхаан зочмог өрөвсөлтэй болон өвдөлт зовиртой үед ч гэсэн панкратин танд туслана. За шинжлэхсэн савлгаатай шингээлтэнд сайн панкратиныг та өөртөө ойрхон бүх эмийн сангуудаас худалдаа авах боломжтой. Утас нь 77 33 11 80 54 33 11. За ингээд төрлийн дэмжин ажиллагч панкратин баярлаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг урлагийг мэдрий гэсэн үратаагаар радио 20 дугаар студиэс өнөөдөр New Art болон гараа битээр хил хуур болон лимп хөгжмийн талаарх мэдээлэл хүргэж байна. За дөнгөж сая бид бүхэн хамтдаа El Contrabass Монгол Улсын гавьяа жүжигчин галсан тогтохын одоо яг лимбэр тоглож байгааг нь сонсож байна. За тэгэхээр энэ хөгжмийн зохиолч Баттөмрийн уран бүтээлийн үдэш биш энийг лимп хөгжмийн гоцлыг нэвтрүүлгийнхаа төгсгөлд нь сонсгох юм. За. Аха. За тэгэхээр сонсдог урлагийнхаа баасан гарагийн дугаараар Монголын хөгжмийн их хөв болсон үндэсний хөгжмийн зэмсгүүдээ битээр одоо танилцуулж байна. Тэгэхээр миний хувьд бол лимп хөгжмийн тухай ярьж өгөх нь. За монголчууд бидний эрт үеэс сэргэлж ирсэн хөгжмийн зэмсгүүдийн дотроос хамгийн эртнийх нь лимп буюу хөндлөн бишгүүр гэж үздэг юм байна. За Монгол үндэсний хөгжмийн зэмсэг хөндлөн бишгүүрийн одоо монголчуудын нэрлэж зансан нэр нь бол лимп. За лимп гэдэг нь төвдөр бишгүүр гэсэн үг юм байна. За угаасаа Монголд шарын шашин дэлгэрч сүм хийдүүд одоо олноор бий болоход эрдэмтэй лам нар одоо юу гэдэг олон жил төвдөд одоо очиж сураа төвдөр яриа тэг нэг юм дэгжирхэн гэж ярьдаг шүү дээ. Одоо бид нар ингээд нэг дундуурнаа нэг ганц хоёр ангилал худлаа мэддгүй мэж оруулж мордог штэ тий. Чамирхал. Яг үнэн дэгжирхэж зарим зүйлийг угаасаа төвдөр нэрлэх зэрэг байснаас болоод ингэж нэрлэх болсон байж болох юм гэж үздэг юм байна. За гэвч сүм хийдэд хөндлөн бишгүүрээр бол мэдээж хөгжмөдөд идэггүй сүмд бол лимп байдгүй штэ. Харин төвд судар номонд бишгүүрийн тухай бичсэн зүйл бол маш олон байд юм байна. За лимп хөгжим үлээх одоо нэг нүх болон их шиг хүүг гаргах бол 6 нүхтэй. За үүний дээр хөглгөөний нэмэлт нүхнүүд доод талд нь нэдэг штэ. Тийм. За хөндлөн барьж хөгжимднөө. За нарийн шингэн дуутай авч явахад авсаар хаан Монгол ардын урт болон богино дуу хөгжимдөхөд яг маш гоё тохирдог. За мөн бусад улс үндэстний болон өрний сонгодог аялгауч гэсэн хөгжимдөж болдог. За надад одоо лимптэй ойрхон холбоотой ингээд дурсамжтай юм уу тийм мэдээлэх юм бол нөгөө би өмнө нь ч гэсэн хоёлаа сонсдог урлагаар ярьж байсан шүү дээ. Нэгдүгээр ангид байхад найрамдлагаа чуулга байсан гэдэг. Тэгээ тэнд алдрын шиг гэд нэг ах яг гоё. Гэтэ тэр ахын тоглодог байсан лимп юм гуйлан ийм лимп байдаг байсан. Тэгээ үнэхээр гоё. Тэгээ нэг юм Монгол лайв биш юм нөгөө нэг юм симфони хөгжмийн аянаас тоглодог байсан. Яг ямар аян би одоо сайн санахгүй байна. Айгуу мундаг тоглодог байсан. Бүр яг гоцлол. Миний лимбний анхны дурсамж хүүхдийн номын сан ч одоо энэ Улаанбаатар цочдуудлын урталт байлаа шүү дээ. Замын урталт байсан. Тэгээ манай хичээл гэр хоёрын хооронд хүүхдийн номын сан байдаг гэсэн. Би хүүхдийн номын сан суудаг. Хүүхдийн номын сан чинь доороо нэг юм жижигхэн хөөрхөн заалтай нэг юм кино үзүүлчдэг тийм хөөрхөн дээшгээ суудлын модалтай тийм өрөөтэй байсан байхгүй. Одоо соёлын төв өргөний номын сан нэг ярьж гэнэ үү та? Үгүй. Одоо энэ худалдаа хөгжлийн банкны нэг юм нэг телевизтэй нэг актер том байшин байгаа шүү дээ. Улаанбаатар цочдуудлын урталт. Яг тэрний байран дээр байсан. Ийм шовгор хүүхдийн номын сан гэж тийм байшин байсан. Тэнд ингээд би ном уншдаг байсан чинь нэг өдөр тоглолт болох чинь доошогоо ороод оруулсан чинь нэг ийм жижигхэн ах лимп тоглоод тэгээд ингээд бид нарт энэ лимп гэдэг хөгжим гэж зааж өгöd гэсэн тэр нь галсан тогтохгүй байсан. Галсан тогтохгүй гэдэгт би анх тэгж лимбээр танилцчихсан. Тэгээд битүү амьсгаа гэж энэ монголчуудын чухал одоо юу гэдэг өв байгаамаа. Юу гэхээр ингээд үлээж явах явцдаа амьсгаагаа авч идэг. Тийм учраас ингээд хэдэн ч минут хамаагүй
гэж байгаа л байдаг. Ягаад гэвэл тэр чинь амьсгаагаа тэр дундаа аваад байгаа учраас битүү амьсгаа гэдэг ийм байдаг эдэргээд үзүүлжсэн. Тэгэл би лимб гэж ийм гоё өгж юм байдаг юм байна гэж боддог. Би 2 дугаар анги нэг 2 дугаар ангид байхад үедээ л тэгж танилцчихжээ. Галсан тогтохгүй охин нь айгүй тийм галзуу шар охин манай нэг дээдлийн төсөлчлөө байсан. Нөгөө нэг айгүйх тийм нөгөө тэмцээн уралд тарханд байдаг гэсэн шүү дээ. Тийм дархных аахгүй. Одоо галсан тогтохгүй өөрөө дарханд амьдрдаг байсан эсэнд би мэдгүй. Охин нь гээд ямар ч байсан нэг тийм шар охин манай дээдлийн төслөөснээр айгүйх нөгөө залуучууд ядар тэмцээн уралдаанд ингээд хамт ордог. Тэгээ нөгөө нэг ийм аав шигэ бас аав нь ингээд алиалагч болдог шүү дээ. Тэнгүүд нөгөө нэг энэ цэрэн дээр зугаа нэг баг тайз дээр нөгөө нэг аав гэх нэг юм гурав тэр мэрийг айгүйх тийм дуурайдаг нэг тийм галзуу шар охин байдаг байсан. Тийм яагаад охин нь дарханд байдаг гэсэн мэт аав нь одоо мэдвэл дарханд байсан юм уу мэдгүй. За тэр нарийн шир юм уу сайн мэдгүй. Ямар ч гэсэн нэг тийм дурсамж байна галсан тогтохгойтой холбоотой. За тэгээ байжсэн чинь ингэсэн лимб хөгжим ингэсэн за гарал үүслийн үед бишхүрдэх хөгжмийн төрөлд багтдаг гэж байна. За тэгээ хуучин цагт хулс тэгээд модоор за өнөө цагт бол хулс, гуйл, пластмас материалуудаар хэрэглэж байгаа. За хулсаар үйлдсэн зэргээс нь урд зүгийн хятадаас Монголд нэвтэрсэн гэж ташаа ойлгож болохгүй гэж байна бүр. Харин ч хятадын хөгжмийн түүхэнд гаднаас орж ирсэн хөгжмийн зэмсэг хэмээн бүр тэмдэглэгдсэн байдаг гинэ. За эртний түүхэнд хуунар гэдэг нь монголчууд юм байна. Хуурыг хусны навчаар орон үйлдчихвээ гэснээс үзвэл бишхүүрийн төрлийн хөгжмийн зэмсгийг монголчууд өөрсдөө хийж хэрэглэж байсныг мэдэж болно. За хулс нь залаат ургамлын төрөлд багтдаг. Залаат ургамал нь бол 6000 гаруй зүйл байгаа. За түүний дотор хүндийн модорхог хулсны төрлийн 200 гаруй зүйл байдаг. За энэ хөгжмийн зэмсэх нь тархацын хувьд бол маш өргөн хүрээг хамардгаар онцлог. Тиймээс ч дэлхийн олон орны үндэсний хөгжмийн зэмсэг болж байдаг. За ер нь бишхүүрдэх төрлийн хөгжмийн зэмсгүүд нь хамгийн эртний хөгжмийн зэмсэгт тооцогддог гинэ. За нэг хамтраалагчид танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 16 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн хамтраалагчаар босс агуулгах худалдаа хүүхдийн байрыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаа зарласан байна. За босс агуулгах худалдааны хөрсийн баярыг тохиолдуулан баярын уур амьсгалыг бэлэн дүүрэн болгох бэлгийн багцуудыг агуулгын өмнөр худалдаалж байгаа юм байна. Мөн 200,000 төгрөгнөөс дээш худалдан авалт бүрд нь шууд одоо үнийн дүндэн таарсан ийм бэлгэнүүдийг өгж байгаа. За тэгээ одоо нөгөө нэг юу ядар штэ манайх л авдаг жил болгон хүүхдийн байраар шинэ жилээр ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг өгдөг. Энэ жил манай охин харин хасагдж байгаа 18 хүрээлтэйг хасагдан тий. За тэгээд албан байгууллагад энэ мэтчлэн ингээд ажилтнуудынхаа хүүхдүүдэд бэлэг бэлддэг. За тэгээ одоо нөгөө анги хамт олон 1-р анги төгслөө цэцэрлэгийнхэн гээл тий. За ингээд ер нь бол бэлэг бэлддэг. Тэгэхээр баярынхаа бэлгийг нэг дороос чанартай бүтээтгүүнийг бас хямд үнээр авах боломжтой юм. Ухаалаг шийдэл гэж харж байгаа. За хүмүүс янз бүрээр бэлгээ бэлддэг. Би одоо олон жил эцэг хийн зөвлөл байсны үндснээрс ингэдэг. Нөгөө өөртөө ингээд бараагаа сонгоод авангуудаа дараа нь яг ижилхэн уут авч агаад ээж аав нар өөртөө боодог. За нэг юм эсвэл бэлэн бооцсон бэлэг авдаг тий. За янз бүрээр шийддэг. За тэгэхээр гэр бүлийн гишүүн хаарта дотны хүмүүстэй бас хямд үнээр чанартай бэлэг сонгох боломж бас гарч байна гэсэн үг. Ер нь бол хамгийн эмтхэн үн агуулгад л байдаг. Боосоо бол агуулгах худалдаа өөрөө импортлогч учраас хамгийн ихний үн нь бол боосоо дээр байдаг. Өргөн сонголттой 2000 гаруй нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн бүхийг сонголтыг танд барьж байгаа. Та 21 жилийн туршлагатай нөгөө алдарт Боно Бом, Бибето, Simply, Cobalt Block мэт энэ дэлхийд танигдсан брэндүүдийг оруулж ирдэг. Боосоог сонгож хүүхдүүдийнхаа бэлгийг боогоорой. Хүүхдүүдийнхаа бэлгийг бэлдээрэй. Нэг зүйлийг зүгээр энэ нөгөө байгууллагуудын бэлэг хариуцсан хүмүүст амжилтан захихад 16 17 той хүүхдүүдийг битгий хасаарай цаадуулж өстэй амар гомддог юм байлээ. Яг амар гомддог. Би нэг удаа ингээд урах саранг ингээд ангийнхаа хүүхдтэй 16 таа хажил 17 таа хажил ярьж байгааг нь сонссон. Манай ажил бол өгдөг штэ 18 л хүрээгүй бол өгдөг гэсэн чинь нөгөөх найзантай манай аавын ажил ингээд 16-аас дээш насныханд өөгөөд намайг хасцсан амар гомдолтой ирсэн. Хүүхдүүд эдгээр чи хүүхд яриад байгаа шүү. Тийм.
За илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 99-58-23-ыг утаснаас аваарай. 99-58-23. За өөртөө очиод биеэрээ худалдаа авалт хийе гэвэл 5 шар инхчин худалдааны төв яажууд бос агуулах худалдаа байгаа. За мөн Гандангаас уруудаад Мандах их сургуулийн зүүн талд бос агуулах худалдааны төв байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бос агуулах худалдаа хүүхдийн байрыг тохиолдуулан бэлтгэдэг худалдаагаар хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог хүрдэг нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс урлагийг мэдрээ их сураатаагаар өнөөдөр Монголын үндэсний хөгжмийн хоёр зэмсэг болох хил хуур лимний талаарх мэдээлэл хүргэж байна. За лимбний мэдээлэл үргэлжлэн хүрч шүү. За тэгээд хамгийн эртний тэгээд энэхүү зэмсэг болобоос аль баруун хаан улсын үед баруун хойд хойддаг харь үндэстнүүдийн дунд уламжлагдсан ирснээс өмнөд умарт төрийн үед дундад усад орж ирсэн бөгөөд сүм улсын үеэс их бага хүндлэн лимб гэх хоёр төрлөөр олон газар хэрэглэгдэх болжээ. За сүм улсын хөгжмийн бичигт их бага хүндлэн лимбийг цөм хулсаар үлджээ. Хүндлэн лимб болбоос хуу үндэстний хөгжим болно гэж бүр хятадын сурвалж бичигт бичсэн байт юм байна. За хуу үндэстэн гэдэг нь монголчууд. За Монголын хонь уурыг харуулдаг багчууд одоо заадвал чинь уйдэн штэ. Уйдагаа гаргахын тулд бол цоорыг илүү янзаар хэрчиж нүхэлж үлээдэг байсан. За иймээс лимбийг хүндлэн бишгүр гэж байсан бол энэхүү хөгжмийн урт нь 1 тохой 8 ямах гэж тэмдэглэгдсэн байна. За эрт үеэс лимбийг хүндлэн бишгүр, луут бишгүр, хулсан бишгүр гэх зэргээр нэрлэжсэн. За харин өрн дахинд филет. За филетийг бол яг филетээр нь хэрэглэдэг. За флаут, узбек ташигт най, буред туваад болохоор лимби. За төвдөд болохоор гэлингвүү гэж нэрлэдэг гинэ. За хүндлэн бишгүүр нь нийтийн тооллын өмнөх 3 дугаар зууны үед хүнүү нарын дотор байсан гэж бичигдэн үлдсэн байт юм байна. За хүндлэн лимбийг их бага 2 төрөлд хуваагаад их хүндлэн лимб 7 онг, бага нь 6 онг, за нийт 13 онгноос бүрэлддэг гэсэн бол мөн үүнээс гадна 1982 онд Улаанхат хотын дүргээс Улаанхат гэдэг чинь өөр Монголд байгаа. Улаанхат хотын дүргээс археологчдын малтан гаргасан Юан улсын үеийн хөгжмийн ангийн 6-аас Монгол хүний лимб үлээсэн дүрсийг олсон гинэ. За энэ нь Их Юан улс Хувлай Сэцэн хааны үед лимбийг хэрэглэж байсан гэж одоо нотлогдсон байх нь. За лимб бол дэлхийн хөгжим гэж үздэг. За лимбийг бусад орнд ч гэсэн лимб хөгжимтэй төстэй хөгжим байгаа. За Монгол лимб ялгарх онцлогтой. За түрүүний одоо таны нөгөө битүү амьсгаач орж ирж байгаа. Тоглох арга барил нь ч өөр. Тухайлбал Монгол улс лимбний битүү амьсгааны урлагийг бүр ЮНЕСКОгийн жагсаалтад бүртгүүлсэн. За 2011 онд бүгд найрамдах Индонез улсын Бали хотноо болсон ЮНЕСКОгийн соёлын бит бус үеийг хамгаалах тухай 6 дугаар хуралдаанаар яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус үеийн жагсаалтанд бүртгээд 2012 онд Монгол улс лимбний битүү амьсгааны урлагийг ЮНЕСКОгийн жагсаалтад бүртгүүлсэн батламжаа бүр авсан. За аль бие усаар гардаа авсан батламжийн их хувийг үндэсний түүхийн музей харьяа төрийн түүхийн музейд хадгалж байгаа юм байна одоо. За лимбчин мэрэгжлийг эзэмшиж төгсөж байгаа хүн яасан байх нь вэ гэхээр битүү амьсгаагаар туулах арга барилыг л заалгадаг байх нь шүү дээ. Одоо ЮНЕСКОгийн соёлын өвийг тээгч болж байна гэсэн. Яг байна. За лимб бол маш эртнээс үүсэж хөгжсөн өвөг хөгжмийн зэмсгээ. Хэдийд үүссэн ямар хүн зохиосон талаар баримт байхгүй ч Монгол ардын язгуур хөгжмийн зэмсэг гэдэг амд амьдсан үлгэр домогт өгүүлсэн байдаг. Морин хуур уртын дууч мөн адил. За тэгэхээр лимб, морин хуур, уртын дуу гурыг бол Монголын сонгодог гэж нэрлэдэг. За энэ гурав бол харилцсан шүтэлцээтэй. Уртын дуу дуулахад морин хуур ингээд суур өнгийг гаргаж өгдөг бол тэр дуучны гаргаж амжаагүй нарийн чимэглүүр нуглааг лимбчин хийж өгдөг. Дээд өнгийг нь. Яг байна. За битүү амьсгаагаар тоглоход хөгжимчин амьсгаагаа хэрхэн авч байгааг нь бол үзэгч сонсогчдод анзаарэгддэггүй. Ямар ч юм мэдэгдэхгүй. За энэ аргыг эзэнсэн хүн бол хэдийд яаж амьсгаа авахд тэр нөгөө хил гол үүрэг гүйцэтгэдэг учраас нүүрэнд нь ямар ч өөрчлөлт илэрдэггүй юм байна л да. Гардаггүй юм байна. За лимбний дууны үн гайс нь доод чалхандаа ялдам зөөлөн. За чалхандаа гэж ярьд юм бэ шүү. Дүүрэн уянгалаг дээд чалхандаа шингэн эсгэрүүлэн уянгалах нь ийм шуудын жиргэг бол санагдуулан байдаг. За бас уран гоё нуглаа хуглааг бол маш гоё илэрхийлдэг. За гоцлол, цөөхүүл, найрал хөгжмийн алинд ч дээд хоолой үүргийг гүйцэтгэдэг гинэ. За ялангуяа уртын дуутай бол найрсан ихшгэлэх нь гойд нарийн дээд хоолойд
Нөхөн дурсах нь бол олонтой байдаг. За энэ чанараараа тоглогчоос битүү амьсгаагаар тоглохыг одоо урдуун үүднээс угаасаа шаарддаг. За Дорногов аймагт одоо Хутагт Данзан Аравжаагийн үзэсгэлэнгийн үзмэрт дуулалт жүжигт тоглогдож байсан хаш чулуун лимб хүүчин байдаг бол Өмнөгов аймгийн Далан задгал сумын орон нутаг судлах музейд ногоон хаш чулуугаар уралсан лимб хүүчим хадгалагдсан үлдсэн байт юм байна. Нөгөө алдарт саран хөхөө тоглож исэн байна шүү дээ. За Японы улсын Осака хотын дэлхийн олон улсын ардын зан заншил одоо өвийн үзэсгэлэнгийн Монголын хэсэгт бол малын чүмэгний ясаар уралсан лимб хүүчин байдаг нь монголчууд малынхаа чүмэгний ясаар лимб хүүчмийг урлаад хөгжимдөж байсан баримт толоод ингээ үлдсэн байгаа юм байна. Тэр үед гандангийн лам нар чинь хүний ясаар галин гэдэг хөгжим хийжсэн хүмүүс шүү дээ. 18 настай онгоо охины юмар аль ясаар нь яадаг вүлээ? Гомчмөгний ясаар ганлин гэдэг бишгүүр л дээ бас нэг төр тийм бишгүүр. За амар тий. За монголчууд хулсаар хийсэн лимб бас ашигладаг байсан. Хулс модоор уралсан лимб хөгжим нь хуурашилттай уйлралд хатаад үлээх үед ингээ шүл сүрээд норонгууд амархан хугардаг байсан учраас шар тосыг халааж аваад ингээ гадна дотор талаас нь арчиж шингээж энэс сэргийлдэг гэсэн гинэ. За дээрэс нь хулсан лимб, модон лимб, цуур хөгжмийн гадна талаар одоо нөгөө бог малын нойтон үлэн байна штэ. Бид чинь ингээд нөгөө одоо сүүлдээд үлэн шууд тушаачдаг болсон штэ. Энэ үлэнгөөр ингээд цавуудаж бүрдэг. Тэгэнгүүтээ хацсныхан дараа хүчийн галаар ингээд цоргиод нүх гаргадаг. За тэгэж нүхнүүдийн цоолж хэрэгэлдэг ийм уламжлалт аргууд ч гэсэн байсан юм байна. За сүүлд нөгөө авьяаслаг монголчуудад ордог нэг ятгачин лимбчин хоёр ч байна. Жинхэнэ бужигнууд Яочин ч. Яочин лимбчин хоёр. За одоо энэ үрээд нэвтрүүлэг маань өндөрлж байгаа. Тэгээд гасан дах тухайн тоглосон хөгжмийг хэсэгхэн сонсчоод өргөжлүүлээд бүгдээрээ хөгжмийн зохиолч Баттөмрийн уран бүтээлийн үдшээр лим хөгжмийн гоцлол хэрхэн тоглосныг бас сонсно. За ингээд 2025 оны 5 дугаар сарын 23-ны Баасан гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрийг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар их хурсын баярыг тохиолдуулан бэлэгтэй худалдаагаараа бос агуул худалдаа за мөн ирээдүгээс урсан ирэх бидний гоо сайхны бүтээгч Драсел хамтран ажиллаа баярлаа. Баярлалаа анжгаа. За маш их баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдэг үйлавч сонссны дараа хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3